сайн байцгаана уу? Энэ тэмдэг хүрээ. Инглиш тавтамаар л. За өнөөдөр юу хийх вэ гэвэл би өнөөдөр маш гоё мөрөдөлтөө танартай цаг ярих гэж би бодсон байгаа. За миний мөрөдөл хэвлэсэн маш том мөрөдөлтэй байсан би. Нэгдүгээр да багш олон 1-3 хүртэл би багш болно гэж мөрөдлөөсөн. Шинээс 2 хүртэл. Тэгээд цааш өргөжлүүлээд би багш болох мөрөдлөө одоо цоххон байна гэд бүжгийн багш болгоолсон. Яагаад би бүжгийн багш болгоолсон бэ гэвэл манай ангийнхан намайг дэмжиж найдаа чи намайг бүжгийн багш болоо багш гэдэг мэрэгч чамд зоохгүй гэдээсэн байхгүй юу. Тэгээд би тэр үдээс бүжгийн багш болоод бүжиг дандаа бүжүүлдэг болсон. Тийм. Хүүхдүүд намайг ерөн од гэдэг доддаг. Яагаад гэвэл би нэг сургуулийн хамгийн амар ихэлтэй бүжгэлдэг охин байхгүй юу. Тэгээд намайг хүүхдүүдийг л харахаараа сайн хөрхнөө гэлээ хөрхөн додно. Тийм. Ер нь бол ингээд сургуульч ястаг хөгжсөн шүү дээ. Болзооны аппликейшнтэй, бүжгийн аппликейшнтэй, олон аппликейшнтэй болсон. За одоо би та нарт юу гэж байна. Бидний мэлээ. Тэг нэгдүгээр би шүү дээ. Ингээд ангиа танилцуулъя. За манай анги 17 сурагчтай. Үүнээс 4 ангийн багш гэт долгормаа. Ангийн дараа Ацэг анууд дээр бэцэг анууд дээр тэгээд 1-р салааны дараа оюун мишэл 2-р салааны дараа эсцэг хэлбэр амжил 3-р салааны дараа би тэгээд салгаа удирдахын тулд надад маш их хичээл зүтгэл хэрэгтэй. Тэгээд би манай салаа надад бүжгээрээ тэргүүлсэн байдаг. 2-р салаа ерөө сурлаараа 3-р салаа гэдэг бодлогоороо тэргүүлсэн байдаг. Тийм салаатай. Тэгээд ингээд дараа манай 17 багштай нэлээ 17 сурагчийг илүү амжилтын төлөө зүтгэлж байгаа. Тийм учраас манай 15 сурагч маань багш ангийн дараагийнхаа төлөө хичээх бас ёстой гэсэн сургамж биднэрт өгсөн. За тэгээд бичлэг өдрөлөө та нарт бай. Тайгахан бүтэд очоод Өлгөрөлийн авраг би гарагэрдэн сагаагүй